Өнөөдөр та бүхэндээ дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай кинонуудын нэг болох Титаник киног товчлон хүргэж байна. Далайн эрдэнсийн алдарт хайгуулж Атлантын далайн ёроол руу шумбагчтайгаар хайгуул хийж буугаар кино эхэлнэ. Түүний эрхэм зорилго бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоцыг олох явдал юм. Титаник хөлөг онгоц бараг 100 жилийн турш далайн ёроолд хэвтсэн учраас далайн хөрсөнд аажмаар шингэж байгаа юм. Хайгуулч Брокийн хүсэж байгаа зүйл бол Титаниктай хамт живсэн маш үнэтэй далайн зүрх хэмээх алмазан эрдэнсийг хайж олох байлаа. Судлаачид Титаникийн 1-р зэрэглэлийн өрөөнүүдийн нэгээс Сиф олно. Тэдний багийнхан алмазан эрдэнэс дотор нь байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Сифийг уснаас гаргаж онгойлгосон боловч алмаз тэнд байсангүй. Новшийн мэдрэмж. Дотор нь баахан бичиг баримт. Нэг зураг гарч ирнэ. Зураг дээр Брокийн хайж буй алмазыг хүзүүндээ зүүсэн үзэсгэлэнтэй бүсгүйг дүрсэлжээ. Брок өөрийн хайгуулаараа Титаникаас олдвор олсон талаараа дэлхийн нийтэд зарлах болно. Рүүц хэмээх Чавка энэ зургийг мэдээгээр хараад тэр зураг нь түүнийх гэдгийг Брокт хэлнэ. Удалгүй Чавганд судалгааны хөлөг онгоцон дээр ирж хуучирсан ч сайн хадгалагдсан зургийг харна. Чавка зурулж байсан өдрөө санаж байлаа. Брок болон түүний багийнхан имээд зүгээр л итгэсэнгүй. Аж охин нь хүртэл имээгээ Титаник дээр байсан гэдэгт итгэж чадахгүй. Брок Рүүзээс тэр өдрийн талаар мэддэг бүхнээ ярьж өгөөч гэж хүсэхэд Рүүз имээ 80 жилийн өмнөх түүхээ ярьж өгөхөөр болно. Титаник хөлөг онгоц анхны аялалдаа гарах тэр өдөр Рүүз сүйт залуу болон ээжийнхээ хамт усан онгоцны зогсоол дээр иржээ. Иргэн тойронд нь байгаа хүмүүс энэ сүрдмээр авраг онгоцыг баяр хөөр биширсэн харцаар харцгааж байлаа. Түүхэнд ийм том хөлөг онгоц урд өмнө хизээж байгаагүй. Гэхдээ зөвхөн Рүүз л хөлөг онгоцоос ямар ч гайхалтай зүйл олж хардаг. Түүний хувьд энэ бол зүгээр л нэг хөлөг онгоц. Нөгөө талд энтхийн нэгэн бааранд Джек гэх ядуу залуу найз Фабрицетойгоо хамт покер тоглож сууна. Тэд хожиж Титаникаар аялах тасалбартай болсон ч Титаник аль хэдийн хөдлөх тохиогоо өгч далайд гарах гэж байгаа тул тэд яарцгаалаа. Тэд онгоцонд суух гэсэн ч оройдчээ Джек хүмүүстэй уулзраа олж зөвшөлдсөхдөө сайн тулдаа түүний ачаар тэд онгоцонд сууж чадсанаар Титаникийн анхны аялал эхэлнэ. Рүүз баян гэр бүлээс гаралтай. Тэрээр 1-р зэрэглэлийн бүхээгт буудаллаж, баячуудын хүрээлэлд тансаг зэрэглэлд зорчих болно. Джек найзтайгаа доод түвшний бүхээгт зорчих болсон ч хувь тавилангаар ийм тасалбар авсандаа буун баяр. Джек бол жирийн хүнээс илүүтэйгээр энэ ертөнцийг илүү сайн таньж мэдэх боломжтой уран бүтээлч юм. Аяллаа эхний орой Джек хөлгийн тавцан дээр гарч дэвтэртэй зураг зурчихдаа Рүүзийг хараад анхны харцаар зүрхэн тушаанд өрөөс орчих шиг л болно. Оройн Рүүз язгууртнуудын үдшилгийг орхин тавцан дээр гүйн гарч ирнэ. Рүүз насаараа л ээжийнхээ тушаалыг дагаж амьдарсан ч эцэст нь одоо хайргүй залуутайгаа гэрлэх ёстой. Рүүз энэ орой амьдралаа дуусгахаар шийджээ. Джек энэ үед вандан сандал дээр хөвтөөд тамхи татаж оддыг ширтэж байхдаа Рүүзийг анзаарна. Охин далай руу хариугүй үсрэх гэж байв. Джек түүнд хэрвээ чамайг үсрүүл чамайг аврахын тулд би араас чинь үсрэнэ. Тиймээс ийм зүйл тохиолдуулахгүй байхыг түүнээс гуйна. Тэрээр түүнд далайн ус маш хүйтэн хэдэн мянган хутгаар сийжүүлж байгаа мэт өвдөлтийг мэдрхийг би л лав хүсэхгүй байна гэлээ. Джекийг харсан Рүүз "Ёо, ямар дажгүй залуу вэ?" гэж дотроо хэлээд үсрэхээ болсон ч хөл алдан голсоход Джек түүнийг барьж өглөөс аварна. Далайчид хашгиран гүйж ирээд Джекийг охины биед халтсан гэж бодцгоо. Тэд Джект гав зүүн баривчлахад Рүүз тэдэнд амиа хорлох гэж байсан талаараа дурссангүй. Рүүз би хальтраад Джек намайг аварсан гэж хэлээд Джек сулагдах болно. Кал Джек талархлаа илэрхийлж хөлөг онгоцны хамгийн үнэтэй ресторанд оройн хоолнд урахад Джек баячууд хэрхэн амьдрдгийг мэдэх нь түнд сонирхолтой санагдсан тул оройн хоолнд очихыг зөвшөөрлөө. Маргааш нь Рүүз тавцан дээр Джектэй уулзна. Тэрээр түнд амьдралынхаа талаар ярьж аялах дуртай гэдгээ хэлнэ. Рүүз амьдралаа төлөвлөхгүйгээр амьдрах дуртай аж. Рүүз эрх чөлөөтэй байхыг хүсдэг болохоор Джекэд жаахан атаархдаг. Джек Рүүз зурсан зураг харуулхад түүний зурсан зургууд агуу зураачдынхаас нэг их дордохгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа. Джекийн амьдралын түүхийг бишрэн сонсно. Тэд хамтдаа санаанд оромгүй галзуу зүйлсүүдийг хийж өдөржин хөгжилдөж өссөн бүхнээ л хийж байхаа амлахыг Джекээс хүснэ. Джекийг амлалтаа биелүүлэхгүй байсан ч амлалт өгөхийг түүнээс хүснэ. Хөгжилдөж байх үеэр Джек Рүүзийг шүлсээ хол нулимж чадахгүй байгааг анзаараад түүнд энэ ур чадварыг заах болно. Энэ үед Рүүзийн ээж бусад баян бүсгүйчүүдийн хамт тавцангаар зугаалж яваад Джекийг хараад шууд л дургуутж түүнийг устгах ёстой шавж мэдл харьцдаг. Гэхдээ Молли Браун шууд л ямар их нөөц чадвар боломжууд Джект байгааг олж хардаг. Тэр эмэгтэйд Джек ухаалаг сэтгэл татам залуу шиг сэтгэл төрүүлж чаджээ. Хатагтай Джекийг оройн хоолнд бэлтгэхэд нь тусалж хүүгийнхээ костюмыг түүнд өгдөг. Джек Рүүзтэй уулзахад Рүүз түүнийг ийм төрхтэйгээр харна гэж төсөөлөөгүй юм. Оройн зоог барьсан чинэлэг зочдын хинэнч Джекийг жирийн нэг ядуу залуу гэдгийг тааж чадсангүй. Рүүз Молли Браунаар Джекэд тусалдагч үнэндээ тэр өөрөө бие сайн авч явж исэн юм. Оройн хоолны үеэр Рүүзийн ээж Кал хоёр Джекийг эвгүй байдалд оруулах гэж хэд хэдэн удаа оролцсон ч тэр нөхцөл байдлыг хошигнол болгон даван гарч чадна. Удалгүй Джек ресторанаас гарахдаа Рүүз загтал үлдээн.
Тэр түүнийг энэ шөнийг хамт өнгөрөөхийг урьжээ. Рүүз цухтаж Жэктэй хамт ядуусын үдшилтэд очино. Энэ мөчөөс өмнө Рүүз хизээч ийм газарт ирж байгаагүй. Тэд хүмүүстэй хамт хөвгөлдөж наригцгаадаг. Рүүзэд игэл жирийн охин байх нь үнэхээр таалагдана. Гэвч ээж нь Рүүзийн юу хийснийг олоод мэдчихнэ. Кал урлаж түнд дахиж ийм зүйл хийх ёсгүй гэж хэлнэ. Ээж нь Рүүзийг Жэктэй уулзахыг хоригдсон ч тэр түүнтэй уулзах арга зам олох болно. Жэк Рүүзийг өөртөө нь зугтаж эрх чөлөөтэй аз жаргалтай амьдрахыг санал болгоно. Тэрээр түүнийг өөрийн сонголтоо хийхийг уриаллаа. Жэк бол Рүүзийг өөртөө нь зохих амьдралаар амьдрахгүй байгааг нь ойлгуулахын тулд түүнд илгээгдсэн нэгэнгээд Рүүз Жэктэй хамт явахыг зөвшөөрнө. Дараа нь Жэк Рүүзийг тавцан дээр гаргаж ирээд түүнд эрх чөлөөг мэдрүүлэхэд Би нисэж байна гэж Рүүз хэллээ. Рүүз Жэкийг өрөөндөө урьж хувцас тайлна. Тэр Жэкээс өөрийг нь зурхыг хүснэ. Рүүз үргэлж Калын өгсөн гоёмсог алмазыг л зүүдэг. Жэк баг зэрэг санаа зовж ичингүүрсэн ч мэргэжлийн хүн шиг л ажиллаа хийлээ. Тэд Калын сейфэнд 6 болон мөн очир алмаз нь зүйлтэй. Салах ёс гүйцэтгсэн захиа бичиж үлдээлээ. Жэк Рүүз хоёр цугтцгааж агуулхад орон машинд сууж анхны удаага дотн харилцаанд орох болно. Дараа нь тэд тавцан дээр гарч хэдэн минутын дараа юу болохыг төсөөлөхгүй байлаа. Яг энэ мөчөд харуул өмнө асар том мөсөн уул байгааг анзаарна. Хөлөг онгоцны багийнхан мөсөн уулыг анзаарч уулыг тойрон гарахыг оролдоно. Өмнөх өдөр нь хөлөг онгоцны ахмад бүх хурдаараа явах тушаал өгсөн учраас уулыг тойрон гарахад Титаник хэтэрхий том, хүнд байсан юм. Эхний оролдлогоор л хөлөг онгоцыг мөргөлдөхөөс холдуулахыг оролдсон ч бүтсэнгүй. Титаник том мөсөн уулыг мөргөнө. Усан онгоц хүнд хохирол амслаа. Асуудал нь санснаас ч илүү том гэдгийг хэн ч гадралсангүй. Хөлөг онгоцны зохион бүтээгч Томас Эндрюс ахмадын өрөөнд ирээд хөлөг онгоцонд нөхөөсч доод тасалгаанууд усаар дүүрч байгааг хэллээ. Тэрээр энэ асуудалд дүн шинжилгээ хийж Титаник гарцаагүй живэх болон аврах боломжгүй гэсэн дүгнэлт гаргалаа. Онгоцонд байгаа хүмүүст живэх боломжгүй гэгдсэн хөлөг онгоц сүрэхэд ердөө 2 цагийн хугацаа үлджээ. Гэхдээ энэ нь хамгийн муу мэдээ биш. Титаник дээр аврах завь цөөхөн байгаа учраас зорчигчдын тал хувьд нь л хүрэлцэн. Ахмад эмэгтэйчүүд хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх тушаал өглөө. Олон зорчигчид аюул учраад байгаагаа хараахан мэдээгүй байгаа тул хөлөг онгоцон дээр үүмэн самуу хараахан эхлэегүй байлаа. Энэ хооронд Кал алмазыг Жэкийн халаасанд хийж түүнийг хулгайлсан гэж буруутгалаа. Тэр Жэкээс өшөөгөө авах санаатай байлаа. Рүүзэд хандан Жэкийг зүгээр л зүйлтийг хулгайлахын тулд чамайг ашиглаж байсан хэмээн итгүүлнэ. Рүүз Жэкийг ийм зүйл хийсэнд нь итгэхгүй ээжтэйгээ хамт явна. Жэкийг хөлөг онгоцны доод давхарт багнанд гавлаж орхив. Усан онгоцны ном бараг бүхэлдээ усанд автжээ. Эхний хүмүүсийг живж буй хөлөг онгоцноос аль хэдийн нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Энэ хооронд Жэк онгоц усанд автаж байгааг ойлгоно. Нэгдүгээр зэрэглэлийн бүхээгний чинэлэг зорчигчид аврах завинд хамгийн түрүүнд суудагч эцсийн мөчөд Кал Жэкийг гүтгэж түүнийг жинхнээсээ хонголд орхисныг ойлгоно. Рүүз цухтаж Жэкийг хаана байгааг олж мэдээд түүнд туслахаар яарлаа. Хүйтэн ус хөлөг онгоцны доод давхруудыг аль хэдийн дүүргэсэн байлаа. Рүүз мөстэй усан дундуур хараалгаж удалгүй Жэкийг олж харна. Тэр түүнийг суллаж тэд хамтдаа дээшээ гарна. Гэвч 3 дугаар зэрэглэлийн зорчигчид торны цаана төвжигдсэн байв. Хөлөг онгоцны багийнхан баячуудыг аврах хүртэл эдгээр хүмүүсийг суллахгүй байх тушаал авсан аж. Тэд сандралтаж Жэк найзуудаа олоод хамтдаа торыг эвддэг. Жэк Рүүз хоёр хөлөг онгоцны тавцан дээр ирээд Калтай уулзлаа. Одоо зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүдийг завин дээр суулгаж байна гэж Кал хэлв. Дараа нь ирчүүдийг завинд суулгана. Тэд хамтдаа Рүүзийг хөлөг онгоцны тавцан дээр үлдэх зураа аврах завинд үлдэхийг ятгана. Гэвч Кал тэднийг хуурсан байжээ. Одоо аврах завь үлдээгүйч Кал мөнгөтэй болохоор тусгай завинд суухаар болсон байж. Энэ мөчид Рүүз завинаас үсрэн бууж хөлөг рүү буцаж гарна. Кал маш их уурлаж хосыг алхаар шийдсэн ч бүтлгүйдэх болно. Рүүз Жэк хоёр үерт автсан өрөөнд нуугдлаа. Кал Рүүзэд өмсүүлсэн хөрөмнийхээ халаасанд алмазын зүйлтийг хийснийг санаад өөнөв шайрын эмгээл харамсаастай. Удалгүй далайн тисгэм хүйтэн ус бүх өрөөг дүүргэн хурцтай үерлэхэд Жэк Рүүз хоёр цухтаж тэд тавцан дээр гарч чадсан боловч тэр үед хөлөг онгоцны доод хэсэг аль хэдийн усны дор бүрэн живсэн байлаа. Зорчигчид сандарч сүүлчийн завнуудаа ус руу шидэхийг оролдоно. Усан онгоцонд анх танилцсан Жэкийн найзыг онгоцны цагдаа алж дараа нь өөрийгөө хөнөөснөөр ширүүн өмнө хэлдэг. Үүний зэрэгцээ олон зорчигчид зүгтэж чадахгүй гэдгийг ухаарч хувь заяатаагаа эвлэрнэ. Тэд гэр бүлийнхээ хамт тайвнаар үхлийг сонгожээ. Хөлөг онгоцны ахмад залуур дээрээ ирж хувь заяагаа хүлээн зөвшөөрлөө. Хөгжимчид эцсийн мөч хүртэл зорчигчдод зориулсан тоглосоор л Фабрициоч бас усанд эндэж амьд үлдэж чадсангүй. Энэ хооронд Кал нэгэн хүүхдийг анзаараад охины эцэг мэд дүр эсгэж сүүлчийн завинд сууж дөнгөлөө. Шөнийн 2 цагт хөлөг онгоцны сүүл хэсэг дээш өрөвдөнө. Олон ч хүмүүс өндрөөс усанд унсан ч Жэк Рүүз 2 бариулаас барьж чаддаг. Титаник хурдстайгаар далайн ёроол руу живэхэд Рүүз Жэк 2 ч далай руу буулаа. Олон мянган хүмүүс хүйтэн далайд амирсан аргуналтна. Жэк Рүүз 2 хаалганы нэг хэсгийг олоод тэд хамтдаа түн дээр гарах гэж оролцсон ч бүтдэггүй. Жэк Рүүзийг хөлдөөхгүй тулд усанд үлдэхээр шийднэ.
Хагас цагийн дараа л хүмүүс хөлдөж хашгирах чимээ намдна. Аврах завин дээр хүмүүс аврагдахыг хүлээж тэднээс зайдуу хувна. Зөвхөн Молли Браун л тэдэн дээр очиж чадах бүхнийг хийхийг санал болгодорч хэн ч амь насаа эрсдэлд оруулахыг хүссэнгүй. Ихэнх хүмүүс нас барсан ч Жэк амьд хിവэр тэр хүйтэн жавартай уснаас ил гарч хаалганаас бүх хүчээрээ л зуурч байлаа. Рүүз усанд байгаа хүмүүсийг удахгүй өхнө гэж бодож байлаа. Тэр түнд хайртай гэдгээ илчилсэн ч Жэк Рүүзэд баяртай гэж хэлхийг хүсэхгүй. Рүүз түүнээс өнөөдөр өгөхгүй эцээ хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцэн гэсэн амлалт өгөхийг Жэкээс хүснэ. Хэсэг хугацааны дараа амьд үлдсэн хүмүүс туслахаар хид хідэн завирсан ч эргэн тойрон зөвхөн хөлдсөн цогцсууд л үлджээ. Рүүз нүдээ нэгээд аврах зав байгааг анзаарлаа. Тэр Жэкт Би дуудахгүй аврагдах болно гэж хэлсэн ч Жэк түүнд хариулсангүй. Рүүз түүнийг сэрэх гэж оролцсон ч Жэк хариулсангүй. Рүүз Жэкийг үхснийг ойлгов. Тэр түүнд баяртай гэж хэлээд үрд явахыг зөвшөөрлөө. Рүүз тусламж дуудах гэсэн боловч хоолойн сөөжээ. Рүүз ус руу өсөрч цогцсуудын нэгнээс шүгэл олно. Рүүзийг уснаас гаргаж авлаа. Амьд үлдсэн бүх хүмүүсийг өөр хөлөг онгоц авч явна. Энэ хөлөг дээр Рүүз Кайлийг сүүлчийн удаа харсан юм. Тэр түүнээс болон ээжээсээ ч нуугддаг. Хэдэн жилийн дараа эдийн засгийн хямрал эхэлж Кайл өөрийгөө буудсан гэж Рүүз хэлнэ. Гэхдээ хамгийн гол нь Брокийн хайж байгаа учраас Алмаз хаан байгааг хэлээгүй юм. Брок уг эрдэнэс нь хөлөг онгоцтой хамт живсэн гэж боддог боловч далайн зүрх энэ бүх хугацаанд Рүүзд хадгалагдаж байжээ. Чавка тавцан дээр гарч далай руу зүйлтийг шиднэ. Энэ алмазыг хинч хизээж олохгүй. Рүүз орондоо нас барж Жэктэй дахин уулзлаа. Тэр эргээд залуу үзэсгэлэнтэй болжээ. Жэк дэлхийн хамгийн алдартай хөлөг живсэн өдөр амьд үлдэж чадаагүй бусад зорчигчдын хамт түүнийг энэ бүх хугацаанд хүлээж байжээ. Ингээд л кино төгсдөг. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Like, subscribe, comment